За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ долларын тэр бомтон Mack компанийн хунтайж Монголын хамгийн супер автомашины цуглуулгатан Арабын шейхийн ордноос дутхааргүй нүсэр том хашуудыг эзэмшигч ард түмний хөрөнгөөр нөөцийг нь олж тогтоосон цагаан сувраг ордыг мөн дангаар эзэн суугч Нямтайшрын Номтой баярын ер бусын баян тансаг амьдрал бил бинчиг нь харж хамтдаа атаархах болно. Монголын султан. Та бүхний харж байгаа 7077 УНО улсын дугаартай автомашин болвол 1967 онд үйлдвэрсэн Ford Shelby Mustang GT 500 маркийн тансаг зэрэглэлийн автомашин юм а. $2023 онд Indianapolis-ийн дуудлага худалдаанд $250,000 буюу 845 сая 322 мянган төгрөгөөр зарагдаж байсан энэхүү тансаг сайхан хүлгийн эзэн нь Монголын султан нэвтрүүлгийн гол баатар Нямтайшрын Номтой баяр юм. Номтой баярын машины цуглуулга одоо дэлхийд гайхагдсан номер 1 хүн болгоны амын ангаалгын шүлсэнд гоожуулдаг машины цуглуулгатай гэж би сонссон. Зитростой одоо сүүлийн бараг 10 жил явж байна. Нямтайшрын Номтой баяр автомашинд хизээч мөнгө хайрлаж байгаагүй бөгөөд ан аав аялал зугаалгадан хөлгөлдөг Mercedes-Benz Zitros маркийн автомашин л гэхэд 219,500 евро буюу 795 сая 854 мянган төгрөгийн үнэтэй. Номтой баярын гаражд харагдаж буй Mercedes-Benz G-Wagon LAPV бол Германы армийн ашигладаг цөөн тоогоор бас захиалж хийлгэсэн хөнгөн хоёрт машин бөгөөд тусгай тоноололтоогоор үйлдвэрлэгдсэн энэ машины үнэ л гэхэд 700 сая төгрөг. Гэхдээ боддоо ганц машин л гэхэд одоо 4-5 байрны үдэ тэнцэнэ гэдэг. Харин нүүрний нэгний баруун гар талд байгаа машин болвол Mercedes-Benz AMG G63 машин бөгөөд за Benz компани бол маш цөөн тоогоор нэг бүрийг нь хамгийн анх худалдаанд гаргахдаа $500,000 буюу 1,690 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гаргасан машин аа. За энэ машиныг манай Номтой баяр аль хэдийн аваад гаражтаа хадгалчихсан байж байгааг та бүхэн харж байна. Номтой баярын автомашины гаражийн арыг нэнд цухиж буй энэ машин болвол Mercedes-Benz Unimog U5023 хэмээх машин бөгөөд зөвхөн тусгай захиалгаар л үйлдвэрлэдэг бэрхийг тулгаар бүтээгдсэн машин юм аа. Тоноглолоос шалтгаалаад энэ машины үн $380,000-аас $450,000 хооронд буюу 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэтэй. Нэг хүнд хэтэрхий олдохоор дэндүү олон автомашинуудыг худалдан авсан учраас дугаарыг нь цэжлэхээс асуурсан ч юм уу яасан юм мэдэхгүй. Номтой баяр өөрийнхөө ихэнх машинд 7077 гэсэн дугаарыг авч ижилсүүлдэг бөгөөд түүний энэ сайхан хүлгүүдийн зөвхөн дөрвийнх нь үн гэхэд л 4 тэрбум 830 сая төгрөг буюу 2024 онд Монголд орж ирсэн Галаж галтайсан 230 ширхэг Purus маркийн машинтай дүүхийц үнэтэй байна. За үүнээс гадна Номтой баярт Mercedes-Benz G500, Mercedes-Benz GL400, Mercedes-Benz Actros 4150, мөн Land Rover, Range Rover, Suzuki Grand Vitara, Mitsubishi Terada зэрэг машинууд байгаагаас гадна бүр Minjin Stav зэрэг хүний хөл хөрдөггүй газарт ан ав хийхдээ ашигладаг Mi 171 E загварын нэстэг тэрэг хүртэл бий. Одоо энэ Mack компани хувийнхаа нэстэг тэргээр энэ зархан цаас газраас маш олон тооны 20-т ангууд хийж байсан. Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн энэ нэстэг тэрэгний үнэ нь $12 сая $850,000 буюу 43.4 тэрбум төгрөгийн үнэтэйгээ та бүхэн бодчих. За 43.4 тэрбум төгрөг гэхээр та бүхний бас төсөөлөлт сайн буухгүй гэж магадгүй. За хамгийн энгийнээр хэлэх юм бол одоо 20,000-ийн одоо боодлууд байгаа шүү дээ. Түүнийг одоо энүүлэн ачхад 2 Porsche-ийн чиргүүлийг пик дүүрэх хэмжээний мөнгө гэдэл та бүхэн бодчих. Хүмүүс автомашиныг хөлд үүжлэх гэж, хөдөө гадаа аялж зугаалах гэж, хүүхдүүдэд сургууль цэцэрлэгтэн зөөх гэж, уг машинаараа халтуур хийж, ачаа зөөж, орлого олох гэж худалдаа авдаг.
Харин тэгтэл Нямтайшрын номтой баяр болохоор энэхүү одоо асар өндөр үнэтэй автомашинуудыг нөгөө Батат замын уралдаанд оролцох гэж одоо шавар шавхай туучих гэж автомашины өдөрлөгдөр игнүүлэн тавьж ард иргэдтэй гайхуулах гэж л худалдан авсан байдгийн байна. Одоо сайхан чөлөөтэй иргэнгээ сайхан оролдоод хажуугаар нь нийгмийн ажлууд бас их хийж байна. Номтын ордон Хинтээ аймгийн Цэнхэр мандал суманд хар зүрхний хөхнуур хэмээх байгалийн үзэсгэлэн сайхан газар байдаг. Эзэн Чингис Богд хаанаас хэсүүлээд Монголын түүхтэй маш их толбогддог хар зүрхний хөхнуур хэмээх энэхүү сайхан нуурын ирэг дээр Нямтайшрын номтой баярын эзэмшил болох МАК компани 2009 онд эрчим хүч дамжуулах шугамын зориулалтаар 44 га газар авсныг та бүхэн харж байна. Гэтэл яг үнэндээ эрчим хүчний шугам сүлжээг тэнд байгуулах гэж бус харин эсэргээрээ эдлэн газартай болж түүн дээрээ маш том хэмжээний байшин барих гэж л уг газрыг авсан байдгийн байна. Хар зүрхний хөхнуур руу аялахаар очисон хүн бүрийн л харцыг ирэхгүй татдаг модон дунд баригдсан энэхүү сайхан байшингийн зургийг 24 цаг имэн сайт олон нийтэд анх мэдээж байсан бөгөөд Нямтайшир номтой баяр нар энэхүү эдэл рүүгээ зөвхөн нисдэг тэргээрээд очдөг юм байна. Харин тэднийг нисдэг тэргнээсээ эдлэн газар дээрээ буух үед ажилтнууд нь хэдэн талаас нь бүчиж аваад улаан хивсэн дээр бүр газар гიშгүүлэхгүйгээр байшин руу оруулдгийг тухайн орон нутгийн иргэд хараад бүр үнэхээр гайхсан байгаа юм. Ногоон дүлгэн дээр алхах, улаан хивсэн дээр алхах хоёр чухам ямар ялгаатыг бол би мэдэхгүй юм. Гэхдээ өөрсдөө язгууртан султан хэмээн боддог одоо эдгээр хүмүүст бол одоо улаан хивсэн дээр алхах нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг байлгүй. Богд хаан уулын Залаатын ам буюу Дархан цаазд газар нутгийн хязгаарлалтын бүс дотор 2015 оны одоо хавраас эхлээд одоо 13 га эдэлбэр газар дээр барилга бүтээн байгуулалтын ажил гинт эхэлж байсан. (2024 оны хавар ашиглалтанд орсон энэхүү сайхан тансаг харш бол Нямтайшрын гэр бүлийн өмч юм аа. 5 одтой тансаг зэрэглэлийн энэхүү төслийг Итали Швейцарын асар өндөр үнэтэй тавилга эд материалаар бүтээсэн бөгөөд уг буудалд Нямтайшрын гэр бүл, за номтой баярын найзууд, тэдний хүндэт зочид, гадаадын баячууд л ихэвчлэн буудаг юм гин. Энэ зочид буудалд та зүгээр нэг очиод өрөө аваад хончихно гэж бодож байвал хол эндүрч байна. Энэхүү тансаг харшин стандарт нэг ортой өрөөнд нэг шөнийг өнгөрүүлэх төлбөр нь л хамгийн багадаа $789 буюу $2,667,837 төгрөгөөс эхэлнэ. Албан ёсны сайт дээр зөвхөн англи, итали хэлээр урьдчилсан захиалга авч зочдон бүртгэдэг энэхүү буудлын босхийг монгол хүнд авна гэдэг ер нь л боломжгүй. Гэхдээ ер нь бодох нэ өөрсдөө язгууртан султан хэмээн боддог тэгж өргөмжилдэг хүмүүсийн хувьд бол одоо жирийн монгол хүнтэй зэрэгцээд нэг өрөөнд орно гэдэг нь бол магадгүй одоо таагүй санагддаг юм бэлгүй дээ. Нямтайшрын гэр бүлийн эзэмшил болох Монголын алт компани Монгол улсын 9 аймаг 4 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 105 га газрыг янз бүрийн зориулалтаар эзэмшдэг. За энэ олон газар дээр нь бидэнд харагдаж үзэгдээгүй, олонний гэрэлд зохиогүй хичнээн олон орд харж байдгийг хэн мэдэх вэ тус. Мөн номтой баярын төрсөн ээж хулангийн нэр дээр бүртгэлтэй Монголын алтан аялал компанид гэхэд Дархан цаазд Богд хаан уулын Зайсангийн аманд 4 газар, Нүхтийн аманд 2 газар, Залаатын аманд бас 1 газрыг эзэмшдэг гэж та боддоо. Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, барилга, үл хөдлөх хөрөнгө, санхүү, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг Нямтайшрын гэр бүлийн хөрөнгө мөнгөний хэмжээ маш нууцлаг тодорхойгүй байдаг бөгөөд Оросын холбооны улсын Бюрнүсциг руу сайт Нямтайшрын гэр бүлийн хөрөнгийг 1.1 тэрбум орчим ам доллар хэмээн мэдээсэн байдаг юм.
гэвч хүн гэдэг амтан ухаан орхоосоо өсвөлээд үрээд барахгүй цацаад дуустдаггүй тийм их мөнгөн дотор өсөж торнохороо хүмүүн бусын ааш авиртай болж одоо ааш цаана нэвдэрч эхэлдэг юм байна. За энэхүү хацуу хитүү тавилан ч гэсэн одоо номтой байрыг тойрсонгүй. Скватрд үлдсэн байх БРИКС барунд ямар ч шалтгаангүй энэ Скамбатар гэдэг нөхрийг үүдэн гурван шүлийн цөм ашиглаж байсан. Алтмаагийн Баттулгын хүү жавхлан руу согтуугаар ангийн том отгоор налан талан хэмээн цавчилж дайрсан. Баагаа харчихгүй. Таван баагаа. Тэгээ таван баагаа олж харангуудаа баяраа өөрөө морон дээр мордоод хөө яв гэж бүгдийн сандааж аваад алаг морон дээр баагаа тогтсон байсан. Тэгээд хоёр бамбарууш найц гэсэн уулын болонд булцаа гэсэн. Бамбаруушийг яах гэж алж байгаа юм. Тэгсэн чинь авах юм аваад бамбаруушийг алдсан гэсэн. Архитар суйлсан ихээр хүүхэн шүүхтэй маш их орооцолдог. Тэгээд гэр мөртөө очиж болцдгүй зоддог. Зодж иж хүчинтдэг тийм тохиолдлууд нэлээд байдаг. Шинжин найрсан байгаа юм. Тэгээс найрсан улмаас ингээд согтуурч ингээд хөдөлгөөрчний улмаас энэ хүн байна. Согтоосын улмаас бүгдээрээ энэ хүүхдийг хүчинтсэн байдаг. Хориотой ан ав, зодоон зохион, бэлгийн хүчирхийлэл. За тэр битгий билэл авто тушийн жолоодж явах үедээ хүнийг дайрч амь насыг нь хөнөөсөө гэх хэрэгт нэр холбогдож авсан Номтой баяр улсын хурлын гишүүнээр сонгогдож бүр засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаад одоо адаг сүлд нь шоронд орсноор түүний улс төрийн замнал төгссөн байдаг юм аа. Дэлхийн супер баячууд шинэ технологиг бүтээж, шинэ инновацийг бий болгож, шинэ үйлдвэрлэлийг санаачлан сэтэж тэр бомтон болсон байдаг. За гэтэл ялгаатай нь Нямтайшрын гэр бүлийнхэн болохоор Монголын байгалийн баялагийг сорчлон олборлож гадагшин зарах замаар баяжсан учраас өөрсдийнхөө одоо олсон тэр их мөнгөндөө, тэр их баялагтаа ийм хайр гамгүй, ийм үрлэгэн байдлаар л ханддаг юм байлгүй. Ямар сайндал тэр мөнгө хаашаа ихээ мэдхээ ойлоод манай баячууд чинь гадаадад таавас судалдаж авч чинь гадагшаа өрөнгөө гаргаж чинь те яаж зугаалж яаж өрөөд барагдахгүй их мөнгө тэд нарт байна шүү дээ. Хідэн үерээ идээд үрээд цацаад барахгүй энэ их баялагын эзэн болчихсон хэрнээ Нямтайшрын гэр бүл өөрөөр хэлбэл Номтой баярын сэтгэл санаавас ханж цадаагүй байдаг юм аа. Нямтайшрын гэр бүл бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар одоо 17 сая төгрөгийг зарцуулан байж бүхэл бүтэн 10 жилийн хугацааг зориулан байж одоо нөөцийг нь тогтоож илрүүлсэн стратегийн ач холбогдолтой цагаан сувраг ордыг одоо 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч цахиагийн элбэг доржид 500 сая төгрөгийн хандив үргэснийхөө шагнал болгож ард түмэн та биднээс бас хууль бусаар авсан байдаг юм аа. 2009 оны сонгуульд би штабд ажиллаж исэн. Хамгийн өндөр хандив 500 сая төгрөгийг Нямтайшир өгсөн. Тийм учраас 14 оны тогтоол гарахад бол Алтан уяг руу над руу нөлөөлж дэмжичгэлдээ улсад мөнгө байхгүй юм чинь гэдэг үг хэлжсэн байх. Ер нь бол би тэр үед хашлтанд хэлж байгаа шүү. Элбэг доржийг ядарч явахт нь намбарын хөртө өрсөлж явахт нь 500 сая төгрөг өгдөг хүн Нямтайшир байхгүй шүү дээ. Тэр өрөө төлж гин гэж ойлгосон. Монголын ард түмний баялаг байх учиртай цагаан сувраг орд нь ямар их баян, ямар их нөөцтэй орд вэ гэдгийг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулах замаар та бүхэндээ бас үзүүлье. Монгол улсын төсвийн ачааг сүүлийн 46 жилийн турш үүрсэн хамгийн хүнд хэцүү цаг үед Монголын ард түмнийг тижээн тэтгэж чадсаар ирсэн энэхүү одоо Эрдэнэт үйлдвэрээс одоо яг 2 дахин бага хэмжээний нөөцтэй ийм том орд байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын ард түмнийг нэг 20-оос 25 жилдээ бол ямар ч асуудалгүйгээр яг Эрдэнэт үйлдвэр шиг аваад явцгүйч ийм том орд гэж та бүхэн бодож байгаа. Тэр цагаан сувраг гэхэд 15 тэрбум долларын өртөгтэй ийм орд. Тэгээд ийм олигархуудтай тэмцэхээр өмнөөс янз бүрийн байдлаар тэмцэж байгаа. Амин тэмцээд энэ байгалийн баялагын лицензүүдийг хураалгач байхаас гол нь харалт тэмцэж байгаа. Бид бол авах ёстой юм аавна гэж бодож байгаа. Үүнээс гадна цагаан сувраг ордод Эрдэнэт үйлдвэрээс одоо давуу чанарыг харуулсан нэг том баялаг байдаг нь алт. 11 тонн 750 кг алт. Уг алтыг Монгол улсын бүх хүн амд хуваахад л
өлгийтэй нялхцаас өксүүлээд өтгөс буурал насны бүх хүнд 3.3 г алтан огцхойц тийм их алт байгаагээ та бүхэн бод. Энэ ордын өөрөө одоо зөвхөн л одоо 11 мянган тонн алт гэдэг чинь өөрөө ямар баялаг гэлээ те. Юу вэ, бид нар чинь жилдээ одоо ганц 2 тонн алт тушаад 20 тонн алт тушаад одоо ийм л юм шүү дээ. Тэгэхээр энэ их баялагийг одоо нэгхэн гэр бүлд үнэхээр одоо мэдэж барахгүй мөнгө байхгүй юу да. Монголын ард түмнийг 25 жилийн турш тэжээнд тэтгэх чадaltaй энэхүү цагаан суурах хэмээх стратегийн ач холбогдолтой орд газраан Нямтайшрын гэр бүлээс Монголын төр буцааж аваасай билээ. Тэр авсан цагаан суургын ордыг буцаагаад өгч гард түмэнд чи үнэхээр их хурлаа хайрт юм бол буцаага өгчихсэй юу? Монгол улсын минь хөрсөн дор олон сая жилийн турш бүрэлдэн бий болсон энэхүү их байгалийн баялаг үр өгөөжийг Монголын бүх ард түмэн нийтээрэн хүртээсэй билээ.